Энэ гурван цогцсон та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж, үндэсний статистикийн хороо үүсгэн байгуулагдсан 93 жилийн ан баярын мэндийг хүргье. Гэхдээ 1924 оны 11 сарын 11-ний өдөр улсын анх дугаар их хурлын тогтоогоор анхны 5 бүлгийн хэлтс 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байсан бол өнөөдөр үндсэн ажилтны албан хаагчдын тоо 320 гэрээд судлаач захиргааны статистикийн мэдээллийг бий болгоход яам хамтын газрын статистикийн нэгжийн ажилтнууд манай анхны шатны нэгж болох баг хорооны засаг дарга сумын статистик хариуцсан мэргэжилтнүүд бүгд нийлээ улсын түвшинд 2481 сүлээр болж өндөр өдрийн хүчирхэг нэгэн гэр бүлийг бий болгож байна. Бид Монгол улсын нийгмийн эдийн засгийн 48 бүлэг 346 үзүүлэлт бүхий албан ёсны статистик мэдээллийг сар, улирал, жилээр гаргаж нийтэд мэдээлэх дараа. Үүнээс гадна статистикийн тухай бүлгийн дагуу 15 дахь судалгаа явуулдаг. Бидний гаргаж буй мэдээлэл зөвхөн төрийн түвшинээр бодлого шийдвэр гаргахад нь тусгай болохоос гадна тухайн мэдээллийг бизнес эрхлэгч, судлаач эрхлэгч, оюутан залуус, дунд сургуулийн сурагч, жирийн иргэд амьдралдаа хэрэглэх боломжийг бүрдүүлэхэд бидний гол үүрэг жиг хүртээмжтэй шуурхай хөрөх үүрэгтэй юм аа. Үндэсний статистикийн хараа Монгол улсын иргэн үйлчилдэг төрийн байгууллага 93 жилийн түүхийн хугацаанд үйлчилж ирсэн, одоо үйлчилж байгаа цаашдаа ч гэсэн үйлчлэх болно. Гагцхүү хүн гэдэг маань өөрөө байр хувьсан үйлчлэгдэж байдаг. Саяхан хүмүүс Монголын радио сонсож, цагийн бүрд үзэж, өмнө саныг уншиж байсан бол өнөөдөр орчин үеийн хэллэгээр өглөө сэрхтээ утсаа майжиж, орой удахтаа утсаа майжсаар үздэг. Тэгэхээр 20 жилийн өмнө иргэд мэдээллийг ганцхан шугамар бүлээн авч, телевиз, сонин, радио зэрэг мэдээллийн их усуд болдог байсан бол өнөөдөр дээрээс гадна компьютер, гар утас, хөдөлгөөн төхөөрөмжүүдийг ашиглан өөрсдөө бүтээсэн орон зай, сошиал сүлжээгээр маш өргөн хүрээний хяналтгүй мэдээллийг бүлээн авдаг болжээ. Үүнийг дагаад үнэн бодит мэдээллийг шуурхай албан ёсны хүсвэрээс авах хэрэгтэй шаардлага болгож байна. Нийгэмд захиалгын бүхэнд үүсгэх худал хуурмаг мэдээлэл тархах явдал аач дарааг тавьж байгаа. Энэ статистик мэдээллийг улсын зорилгоор ашиглаж, буруу тайлбарлах явдал ч гэсэн гардаг. Иймээс бүхий статистикийн мэдээллийг сайжруулах явдал бидний өмнө хөндөж байгаа нийгмийн асуудал байна. Бид илүү сайн технологийн мэдээлэлээр илүү хурцтай, хувьсах чадвартай болох хэрэгтээс гадна иргэдийг сонсох, мэдээлэл хүргэх, үйлчилгээний чанараа сайжруулах хэрэгтэй юм. Хүмүүс их хэмжээний тоон бичвэрийг уншихаа болсон бөгөөд судалгаанаас үзэхэд хүн 65% юмсыг нүдээр харж судалдаг байна. Үүнийг визуал буюу зургийн мэдээлэл гэж нэрлэдэг. Хүний тарих зургийн мэдээллийг энгийн текстэн буюу бичвэрээс 60,000 дахин хурдан хүлээж авдаг байна. Тархин хэлбэр мэдээллийн 90% зургийн мэдээлэлээр суурилдаг. Тиймээс бид гаргаж буй статистикийн мэдээллийг илүү ойлгомжтой болгох, илүү төрөлжүүлэх тал дээр анхаарал ажиллаж байгаа. Бид 1980 онд Монгол улсын анхны имэйлийг илгээж байсан. 1998 онд анхны вебсайттай төрийн байгууллага болж байсан түүхтэй. Бид мэдээлэл технологийн хэрэглээ мандагч багийн хязгаар хүмүүжүүлсэнийг энд тогтоож хэлсэн зүйлээр байна. Интернет хэрэглэгч маань NSO цэгмэн 12 цэгмэн вебсайтаас статистикийн бүх судалгаа мэдээллийг нээлттэй авах хэрэгтэй, нээлттэй авдаг юм аа. 2017 оны эхний хагас жилийн байдлаар өөрөөр холбооны идэвхтэй хэрэглэгчийн тоо 3,786,000 бөгөөд гар утсаараа интернет хэрэглэгчийн тоо 2,476,000 байна. Энэ маань өөрөө Монгол улсын 3 сая иргэд гэхэд маш идэвхтэй энэхүү интернет орчныг ашиглаж олон төхөөрөмжүүдийг зэрэг ашиглан харагдаж байгаа. Иймээс бид ч гэсэн
ухаалаг гаргаж таблет хэрэглэгчтэй одоо зориулсан 12 гэмээр аппликейшнийг сайжруулан өргөжсөн билээ. Ингээд бид уламжлалт болон орчин үеийн бүхэл мэдээллийн ухсгалыг ашиглаж статистикийн мэдээлэлээр хүргэхийг зорж байна. Нэг жилийн өмнө манайх олон нийтэд харилцах хэвлэл байгуулсан ажилласан маань өнөөдөр тодорхой эерэг өвтгүүдийг үзүүлж байна. Төв байранда номын сан даатар буюу мэдээллийн нийт орчныг болгож өндөргүй мэдээлэлээр үлчиж байна. Бидний мэдээллийг иргэдэд хүргэх сэтгүүлчдэд зориулсан бид хэвлэлийн төв ажиллаж мөн статистикийн мэдлэгийг дэвшүүлэх сургалтуудыг явуулж байна. Статистикийн мэдээлэл иргэдэд шүүмжлэлтэй хандах иргэдийн хандлага байгаа нь юм. Бид энэ хандлагыг өөрчлөх тулд статистикийн мэдээлэл илүү хялбар, ойлгомжтой, шүүмжлэх хүргэхэд анхаарал ажиллах хэрэгтэй. Бүхний статистикийн мэдлэгийг сайжруулах асуудал улс төрийн хандлагыг гэх юм бол сурагч, оюутан, залуусаас нийгмийн хэвлэл зүтгэдэг. Иймээс сүүлийн жилүүдэд бүх аймаг, нийслэл, дүүргийн сургуулийн ахлах аймгийн сурагчдад статистикийн боловсрол олгох сургалтыг явуулсан билээ. Мөн 2016 онд Америкийн нэгдсэн улсын Алабамагийн их сургууль, Йелийн их сургууль, Пенсильвани мужийн их сургуультай хамтран Монголын ихтэй сургуулийн багш нарыг оролцуулсан олон улсын багшлыг зохион байгуулсан. Гэвч энэ бүх төдийлөн хангалттай биш. Ерөнхий боловсролын сургуулийн математикийн хичээл статистикийн сэдв 10% нь багтсан байдаг. Харин багш нар зориулсан гарын хадлага нэгдсэн байдлаар байхгүй учраас энэ маань нэлээдгүй хүндрэл бэрхшээл учруулж байгаа юм. Энэхүү хүндрэл бэрхшээлээс харахын тулд энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд хэдхэн хоногийн өмнө боловсрол соёл шинжилгээ ухаан спортын яамны сайд цогцлолмонтой хамтран ажиллах гэрээ байгуулж ерөнхий боловсролын сургуулийн статистикийн хичээлийн гарын хадлага боловсруулах ажлын хэсгийг тавьсан билээ. Энэхүү ажиллагаа ирээд бүрдүүнээ үзүүлж улс орны хөгжил ихээхэн хөлбөмбөр оруулах гэдэг итгэлтэй байна. Хөгжил болон статистик гэсэн ойлголтуудыг салхан ойлгох боломжгүй. Статистик бол хөгжлийн хэмжүү, хөгжлийн бүтэж. Өчигдөр бид хаана байсныг тэмдэглэж, өнөөдөр бид хаана явна гэдгээ алдаа оноотон тодорхойлж, маргааш хаана хүрч болохыг тооцоолж чадах зүйл бол статистик юм. Статистик бол өнгөрсний байдлжуулж, өнөөдрийг дүгнэж, ирээдүйг тодорхойлох төлөвлөж өнөөс юм. Та бүхэндээ төлөвлөлтийн ганцхан жишээ нэг харуулъя. Бид 2002 онд хүн амын хичээл тооцоо гаргахдаа 2010 он гэхэд Монгол улсын хүн ам 2,700,000 болмоор гэсэн үржилсэн тооцоо гаргаж байсан. 2010 оны хүн ам Орос улсын тоолгоор Монгол улсын хүн ам 2,754,000 гэж тооцсон нь үржилсэн тооцоогоор яг гарсан юм аа. Одоо гаргасан байгаа үржилсэн тооцоололоор 2025 он гэхэд хүн ам маань 3,230,000 орчим болмоор гэж тооцоолоод байна. Үүний 25% нь 0-14 насны хүүхэд, 69% нь 15-65 насны хүүхэд, харин 65-аас дээш насныхан 5.6%-ийг эзэлнэ гэсэн тооцоо гарсан. Энэ үзүүлэлтээс гараад сүүлийн 20 жилийн хугацаанд ахмадын эзлэх хөл буюу 5.6% хамгийн их байх юм. Энэ үед бидэнд мэдээж илүү сайн нэвтрийн тогтолцоо хэрэгтэй учраас одооноос анхаарал ажиллах хэрэгтэй юм. Өнөөдөр ч гэсэн бид тулгамдж байгаа асуудлуудад нэг цэцэрлэг сургуулийн хэмжээ. Энэхүү асуудал тодорхой гэдгийг эдгээр жилийн өмнө статистик тооны анхааруулж байсан. Өнөөдөр цэцэрлэг сургуулийн асуудал маань маргааш ихтэй сургууль, нөгөөдөр ажлын байр, түүний дараа категорийн бодлого гэх мэтчлэн хоорондоо уялдаа холбоотой тойргийг үүсгэж байна. Бид маш олон тооцоолыг урьдчилан тооцоолж гамлаж чадна. Харин шийдвэр гаргах төрийн нэг байгууллагууд маань статистикийн хэрэглээгээ улам нэмэгдүүлээсээ гэж хүсдэг. Энэ хэрэглээг харин нэмэгдүүлэхийн тулд статистикийн байгууллага бид өөрсдөө хичээл ажиллах хэрэгтэй. Одоо бид та бүхэнд манай хорооны хамгийн сүүлийн юуны дэвшилтэд ажил буюу газар зүйн мэдээллийн нэгдсэн сан танилцуулъя.
цэцэрлэгийн насны хүүхэд, цэцэрлэгийн тоо, ачаалал, цэцэрлэгийн насны хүүхдийн ирээдүйн сэдвийг нэг зургаар харуулж болдог. Ингэснээр төсөв батлахдаа шинэ сургууль цэцэрлэгийг хаана барих вэ гэдэг асуулт нь энэхүү газар зүйн нэгдсэн мэдээллийн сан ашиглавал хамгийн зөв хариулт гарна гэдэг итгэлтэй байна. Бид гадаад бүхий мэдээллийн энэхүү газар зүйн нэгдсэн мэдээллийн сан хөрвүүлж холбох ажлыг одоогоор хийгээд байна. Дахин нэг жишээ үзүүлье. Энэ бол жуулчдын хөдөлгөөн буюу манай улсад гадаад улс орнуудаас ирж буй жуулчдын урсгалыг харуулж байна. Харин дараагийн зураг Сүхбаатар дүүргийн жишээ авлаа. Сүхбаатар дүүргийн жишээнээр үрхүүдийн дулааны шийдэл, за мөн амьсгалын тогтолцооны өвчлөлийг харуулсан болно. Ингэснээр бид энэхүү газар зүйн мэдээллийн сан дээр тухайн эрүүл мэндийн үйлчилгээ, за гарч байгаа гэмтлийн зургийг ч гэсэн гарч урьдчилан сэргээж зөв зохистой бодлогыг явуулах боломжтой юм аа. Мэдээллийн хөсвөлийн иргэнгүй гэж бид дайнд тослохын ярьдаг боловч төрийн байгууллагууд маань мэдээллийн сан боловсруулах, хурд, технологийн хөгжлөөр хангалттай хэмжээнд ажиллаж чадахгүй байгаад бид бүгд хүлээн зөвшөөрнө. Монголын төрийн байгууллагууд хоорондоо хамааралтай болон яг адил мэдээллийг тус тусдаа давхардуулан боловсруулж тэр мэдээллийн хоорондоо зүрх асуудалж гаргах үнэ. Жишээ нь Хуан урхийн мэдээллийн сан, иргэний сан, эд хөрөнгийн сан, хуулийн мэдээллийн сан, эрүүл мэнд боловсролын мэдээллийн сан, халамжийн сан, нийгмийн даатгалын сан гэхэд бүгд нэг иргэний мэдээллийг олон тал өөрөөр бүрдүүлж алдаатай, давхардалтай, зөрүүтэй байдлаар гаргаж байна. Харин энэ төрийн үйлчилгээ авч байгаа иргэний хувьд маш их чиглэл хүндрэлийг үүсгэдэг. Энэ бүх асуудлыг шийдвэрлэх гац бол төрийн байгууллагууд мэдээллээ нээлттэй солилцож төрийн нэгдсэн мэдээллийн сан байгуулах явдал юм аа. Нэгдсэн мэдээллийн сантай болохын тулд технологийн өндөр чадвартай, мөн хууль эрхцээ халамжтай, орчинтой байх хэрэгтэй. Төрийн нэгдсэн мэдээллийн сан бий болсноор иргэн, эрүүл мэнд, боловсрол болон бусад төрийн байгууллагаар үйлчлүүлэх их хэмжээний цаг хугацаа төсөв мөн хэмжээс гадна шинэ судалгаа боловсролчид бий болж төрийн үйлчилгээ илүү хурцтай, илүү чанартай болох юм аа. Шийдвэр гаргах төвшин бүгдийг нэг хавтгай дээрээс харах боломж өгсөн. Зөвхөн төрийн үйлчилгээ үзүүлэх талаасаа ч бус харин тулгамдж буй асуудлын шийдэл ирээдүйн зөв төлөвлөлтийн үндэс суурь болдог юм аа. Энэ нь улс орны тогтвортой хөгжил нөлөөлөх нь гарцаагүй. Монгол улсыг хамгийн хүнд үед амжилттай удирдаж байсан, нийгмийн эдийн засгийн хямралаас гарч байсан, ерөнхий сайдын явдал, ашиг ямсруу, онцгийн жисранаар ирэхдээ маргалхан гарахгүй бизээ. Эдгээр хоёр ерөнхий сайд үндэсний статистикийн хоорондос төрсөн хоёр статистикч гэгээ. Ийм ч учраас энэ хоёр ерөнхий сайд нэгэн ижил ажлын манаар барих байсан нь аливаа бодлого шийдвэр гаргахдаа статистик мэдээллийг ашиглаж байсан явдал юм аа. Ингэхдээ зөвхөн өөрийн улс орны статистикийн үзүүлэлт гэхгүй, яг ижил төстэй гарааны нөхцөл байдалтай, ижил төвчний хөгжилтэй улс орны статистик үзүүлэлтүүдийг судлан харьцуулж, өөрийн бодлого шийдвэртэй дөрвөл хийдэг байсан нь статистик ерөнхий сайдын нууц арга барил гэж хэлж болох юм аа. Өөрөөр хэлбэл бусад улс орнуудтай хөгжлийн бодлогоор өрсөлдөж, мөн суралцаж байсан байна. Өнөө цагт тасарнууд дэлхийн нийтийн хөгжлийн зорилт дэвшүүлэн түрүүн хэлсэнчлэн 2015 онд Нягмын хөгжлийн зорилтын дараагийн шат болох тогтвортой хөгжлийн зорилтуудыг нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн дадлага чуулганаар батлаж түүнийг хэрэгжүүлэхийн тулд ажиллаж байна. Бид хаана байна? Хаана хүрэх вэ гэдэг асуулт нь дэлхийн 200 гаруй улс орнууд нэг л хэлээр гаргаж чадна. Энэ нь тоон хийх буюу статистик. Дэлхийн бүх статистикийн байгууллагуудын өмнөд оролцоод тогтвортой хөгжлийн зорилтуудын шалгуур үзүүлэлтүүдийг гаргах, судлах, боловсруулах, мөн хэрэгжилтийг зөвлөх явдал билээ. Энэхүү
2 өдрийн турш бид тогтвортой хөгжил статистик сэдвээр 3 сар хугацааны хийх бөгөөд хуралдаан тусгаар тодорхой шийдэл төрсөн үр дүнтэй болоод олон бидэд өрөө нийтэлтэй байна. Эцэст нь хэлэхэд бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажилладаг Монгол Улсын их хурл, засгийн газар, яамар гэрэлтэх, үндэсний хөгжлийн газар, аймаг дэвсгэр сундуур, баг хорооны өрийн хөгжлийн төлөөлөл, олон улсын байгууллагын төлөөлөгч нар, тэмдэглэгч нар энэ танхимд хүрэлцэн ирсэн та бүхэндээ мөн манай байгууллагын нэг хэсэг болдог Монгол Улсын эрдэмтэн та бүхэндээ талархал дэвшүүлье. Ингээд анхаарал тавьсан баярлалаа. Гадаа бид 21 аймаг 9 дүүргийн статистикийн мэдээлэлээр үзэсгэлэн гаргасан байгаа. Та бүхэн маань бас манай үзэсгэлэнтэй танилцж, улс орны хөгжлийн өнөөгийн байдлаа танилцаарай. Анхаарал тавьсан баярлалаа.